та өчигдөр чуулган дээр үг хэлэх гэж байгаа одоо замын стандарт бус замаас болоод дунлаа шүү дээ тий. Төрийн орд нь одоо хууль тогтоох байгууллага дээр нэм байдлаар ер нь бусад газруудаар ер нь бол тэрэгцэртэй хүний одоо ийм зам ер нь хэр стандарт хангасан байдаг юм. За одоо маш зөв асуулт асуусан, баярлалаа. Төрийн ордон гэдэг бол хууль тогтоох дээд байгууллага байрлаж байгаа энэ ордон шүү дээ. Тэгэхээр төрийн ордны одоо шатнаг хүртэл стандартыг үнэхээр хангахгүй байна. Тэгээд одоо өмнө нь би олон удаа тэр илүү бууж исэн. Гэхдээ үнэхээр л нөгөө тэр стандартыг арай хангаж чаддаггүй учраас арай гэж буудаг гэсэн өчигдөр ингээл нөгөө чуулганаар асуудал гарахгүй яаралтай бууж байгаа л унж байгаа байхгүй. Энд чи өөрөө стандартыг Монгол улс огт хэрэгжүүлдэг байл гэсэн үг. Бүр огт шүү. Монгол улсад хэрэгжиж байгаа энэ олон хуулийн хэрэгжилт нь хаана вэ? Энд хэн хариуцлага хүлээж байгаа? Өнөөдөр зөвхөн энэ стандарт гэлтгүй одоо төрийн өмчит компаниудын аудитын тавьсан тэр дүгнэлтэнд хэн хизээ хариуцлага хүлээсэн? Энэ хулгай зэлгээд хэн хизээ хариуцлага хүлээсэн? Энэ байхгүй учраас энэ стандартыг хэрэгжүүлэхгүй. Тэгэл одоо энэ төрийн ордон өөрөө ийм налуу замтай байхаас ч энэ аймаг, сум, орон нутаг та нар яваад үзвэл ямар гэж санаа. Би одоо 21 аймгаар явсан. Бүр арай дэнд байсан. Гэхдээ бас төрийн ордон дотор унчна гэж арай ботсонгүй. Гэхдээ маш эвгүй унсан. Тий. Одоо зөвхөн ордонд одоо нөгөө таны гишүүн болсноос хойш энэ эндэрэг зассан шүү дээ. Тэгэхээр ордонд бас өөр бас газруудаар нь явхад ч гэсэн одоо ерөөсөө зам бол байдаггүй шүү дээ. Тий шүү дээ. Ерөөсөө яг ордны хүртээмжүүл би голын хаалгаар ороод өрөө рүүгээ явах тэрл хүртээмж байдаг. За тэгээд чуулган дээр сандал руугаа очих тэрл хүртээмж байдаг. Бусад сандал руу явах хүртээмж байхгүй шүү дээ. Би бусад игнэний гишүүттэй очиод уулзах, их хурлын даргатай очиод уулзах, ерөнхий сайдын хажууд очиод уулзах тэр боломж байхгүй. Зөвхөн өөрийнхөө сандал дээр очих тэрл боломж бүрдсэн байгаа. Тэгээд энэ надаач зориулж хийсэн юм биш. Энд чинь бол уг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гээд 2019 онд хийгдсэн. 20 онд би зөвлөх болж ороход би тэр шаардлагыг тавьж ирсэн. Тэгвэл модоор бүр энэс дор юм биш. Ромын паплам Монголд ирсэнтэй холбогдуулаад ордны үүдний налуу зам сайн болсон шүү дээ. Монгол хүндээ биш. Эн чинь бол гадны хүн ирсэн учраас зориулж хийсэн юм. Тэгэхээр монгол хүний үнэлэмж хаана вэ? Энэ стандарт хаана вэ? Төрийн ордонд бол та бүхэн мэдж байгаа. Одоо ингээл яриа авахд одоо ганцхан эндэртэй тэр эндэр маань бууж босдог болсон 2 сарын өмнө тий. Тэгэл та бүхэн би ингээл эмгтээ сэтгүүлчдэг урдаа суулгаад яриа өгөх нь маш ичдэг. Төрийнхөө өмнөөс ичдэг. Энэ стандарт одоо юм замтай болохын тулд одоо яах ёстой болоо. Тэгэхгүй бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань дахиад нэг бэрхшээлтэй болох гэдэг шүү дээ. Тийм үгүй энэ стандарт замыг бол би бол төрийн ордноос гадна бүх газар нэхэхэд бол би боломжтой байдаг. Би нэгдэг тий. Төрийн ордон дотор нэхлэхээр иргэн баясгалангийн асуудал юм шиг бас зарим хүмүүс ойлгоод байдаг. Баясаа л өөрийнхөө эрх ашгийг яриад байгаа юм шиг те. Гэтэл уг нь эндээс хууль өөрөг хэрэгжих ёстой гэдэг үүднээс л шахаад байдаг. Тэгээд та бүхэн мэдж байгаа ш. Надтай нэг өдөр та нар яг гаднаас ороод ингээд яваад үзээрэй заа юм. Тэгээд үзэнгүүт бүгдийг ойлгоно. Байнгын орооны уулзалтын ширээг гэхэд доогуур нь тэрэг орох өндөр нь байдгүй. Тийм болохоор ингээд нөгөө ширээн дээр тулчаад үг хэлэх гэхлээр бүр ингэж хөвтжиж хэлдэг ийм л стандарттай байна.